Би ганцхан асуулт асуу. Энэ дроны зохицуултыг дрон дээр бол одоо автомат удирдлагатай нисгчгүй нисэх хэрэгслэр хуулинд орж ирсэн байна. Одоо орчин үед нөгөө балдины нөхцөл байдлаас жишгээр нь дроныг их олон ангилаад зарим дронууд бол нөгөө галт зэвсгийн одоо төрөлд ордог ч одоо сумны төрөлд ордог болсон байна. Тэгэхээр энэ хуулийн дээрээс үүдээд энэ дараад нь бас бүх дрон нэг ангилд тэрийн нис хэрэгсэлд орчих үү дээ. Тэр өөр зохицуултуудыг нь яаж дараад нь хийж өгөх үү? Аль хуулийн дээр оруулж ирэх үү? Одоо swarm дроныг бол ерөөсөө сумны ангилд одоо дэлхийн нийтээр оролдог болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нь энэ дараа нь та нар бас утлаа хамгаалахын чиглэлийн үйл ажиллагаан дээр энэ асуудал үүсэх үгүй юу? Тэрийг бодож үзсэн болов уу? За, андагшийн асуултанд хариулъя. Батлууц сайд. За, эрхэмшүүдээ өнөөдрийн амгалан ялтах. Өнөөдрийн усын засгийн тухай хууль 2003 онд анх одоо батлагдчихсан. Түүнээс хойш 6 одоо шинжилт найруулсан байгаа. За, түүнээс одоо 5 удаагийнх нь үндсэндээ хууль дагалдаж, за нэг удаа бол одоо зарчмын хувьд шинжилсэн найруулга одоо хийж байсан. Өнөөдөр одоо бас тухайн цаг үеийнхаа нөхцөл байдалтай уялдуулан шинжилсэн найруулгаар одоо өргөн барьж мэдүүлж явж байна. За, дронтой холбоотой зохицуултуудыг бас энэ хуулийн төслөөс одоо урган гарч байгаа журмад тодорхой зохицуултууд хийж өгч байгаа. Гэхдээ тэр бол зөвхөн сэргийн зориулалтад нисчгүй нисэх хэрэгсэл ашиглах, нислэг дадлагжуулалтын зохицол зэргийг одоо төрийн зохицуултаар багц дүрмэнд одоо шингээж өгсөн байгаа. За, энэ хуулийн одоо хуучин хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд бол нэг 7 багц журам бий. За, энэ хууль одоо шинжилэн найруулж гарснараа 9 багц журамтай болж байгаа. Тэр хүрээнд одоо энэ сэргийн зориултаа одоо нисчгүй нисэх төхөөрөмж дронтой холбоотой зохицуултуудыг нарийн тусгай зохицуулж өгч байгаа. За, ер нь бол захин хөгжлийн яамнаас энэ дроны хэрэглээтэй холбоотой хуулийн төслийг өргөн барихаар ажлын хэсэг ажиллаж байгаа юм. Тэр одоо ердийн хэрэглээтэй холбоотой асуудлууд тэр хуулийн төслөөр зохицуулагдаж орж ирнэ гэдэг л. За, Наранбаяр гишүүн.